Энэ хүн ирээдүйн бизнест руу оруулдаг. 30 настайдаа анхны $100 хийсэн байгаа. Өнөөдөр бүгдээрээ хөрөнгө оруулагч хүний сэтгэл зүйн яаж бэлтгэдэг, анх хөрөнгө оруулж авах хүн юм ямар байдгийн талаар ярилцаж бодлоо. Бид бүгдээрээ маш их сэтгэл хөдлөлттэй байдаг хана л дээ. Аярлаад бид нар маш их худалдаа авалт юм. Нэг бол уйдрлаад гунаад аягүй их биширж идэх хүмүүсийг тоглуулсан баач юм. Эсвэл аягүй гунигтай мессеж өгөнгүүд төлөх гэжсэн дүнгээс өндөр дүн төлдөг байна. Анх хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн хамгийн чухал мэдэх ёстой хэдэн зүйлүүдийг та бүхэндээ хэлж өгье. Шимтгэл бага төлөх, үндсэн мөнгийг алдахгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй. Хамгийн бага өгөөжтэй нь юу вэ? Үйл хөдлөх хөрөнгө. Тэгээд засгийн газрын бонд хамгийн өндөр өгөөжтэй нь хувьцаа байсан байна. 100 жилийн статистик байгаа байхгүй. Би ментор цэвэг мэд байна. Танд дэвтгүүртэй тэрбум төвтэй гарах боломж байна. Надтай хамт байгаарай. Энэ бол Ментор Хаб.